хэвлэл мэдээллийнхэн та бүхэндээ баярлалаа. Тэгээ миний би авилгатай тэмцэх газарт хандаж 60 тэр бумын гэх энэхүү одоо хэргийн мөрдөн байцаалтын явцтай холбоотой юм тодруулгыг хүссэн. Тэгээ авилгатай тэмцэх газраас одоо тодруулга өнөөдөр ирсэн байна. Тийм учраас бас энэ талаар мэдээлэх зүйтэй байхаа гэдэг энэхүү мэдээллийг одоо та бүхэнд өгч байна. За өнөөдрийн энэ тодруулгын хариу бол одоо туйлын харамсалтай. За мөн туйлын одоо ойлгомжтой ийм одоо хариулт ирсэн. Одоо та бүхэн тарааж өгсөн байгаа зөвхөн үндсэн агуулга нь бол шинжилгээнд ирүүлсэн бичлэг нь их хөв биш учраас дуу авианы адилтгал хийх боломжгүй гэж үзэж ирүүлсэн материалуудыг буцаасан талаар одоо дурдсан байна. За интернетэд тавигдаж ил болсон 60 тэрбумтай холбоотой бичлэг дуу авианы бичлэгийг дуу дүрс болгож эвлүүлэг хийгдсэн гэдэг ийм дүгнэлтийг бас гаргасан юм байна. За мөн улсын хурлын гишүүн асан оюун гэрэл Америкийн нэгдсэн улсад одоо хөндлөнгийн шинжээч томилуулж гаргасан дүгнэлт нь 3 хүнтэй гэж гарсан. Гэрч дорж зодов 5 хүнтэй гэж мэдүүлэг өгсөн гэж үзсэн юм байна. 1750 төрийн албан хаагчаас гэрчийн мэдүүлэг авахд авилгал өгсөн гэж одоо хинч хэлээгүй тогтоогдоогүй гэдэг ийм үндслэл бас гаргасан юм байна. За төрийн албыг үнэлж хахуул авах сонгуулийн мөнгө босгох тухай ярилцсан асуудлууд нь бодит амьдрал дээр хэрэгжээгүй болох нь тогтоогдсон тул энэхүү хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан гэдэг ийм дүгнэлт өнөөдөр авилгатай тэмцэх газраас өглөө. Тэгээ би бодож байна өнөөдөр яг одоо ийм мэдээллийг Солонгос ч юм уу, Японд ч юм уу ийм тодорхой баримттай, ийм бичлэгтэй, ийм олон нийтийн анхаарлын төвд байгаа асуудлыг ийм янзаар хаачих юм бол тэнд байгаа ард иргэд нэг цагч тэсэхгүй өөрийнхөө эсэргүүцлийг илэрхийлэх байсан байхаа. Хэрвээ бид нар энийг ингээд хаасантай хүлээн зөвшөөрөх юм бол цаашлаад бид нар Оросын холбооны улсын Орос дэх Монголын зэс корпорацийн худалдаа авалттай холбоотой Эрдэнэтийн 49% дуйланд асуудал, Эрдэнэт үйлдвэрийн 51%-ыг барьцаалж стандарт банкнаас авсан 109 сая $, асуудал, Самурай ба Чингис бондын эргэн төлөлт, үүн дотор төмөр зам хөгжлийн банк гээд дуйланд хэрэгүүд бүгд яг ийм байдлаар замхрах болно гэсэн. Тэгэхээр магадгүй монголчууд бидний өмнө нэг сонголт баг шиг байна. Одоо эсвэл хизээч үгүй гэдэг ийм сонголтын өмнө бид нар хамтдаа зогсож байна. Нам гэдэг явцуу одоо үзэл баримтлалаа хойш нь тавиад улс гэдэг язгуур үнэт зүйлээ хамгаалж энэ авилгалын эсрэг бүх нийтээрээ тэмцэхгүй л өнөөдөр шударга хэсэг тогтоох ёстой хууль хяналтын байгууллага авилгалтай тэмцэх газар маань өөрсдөө албан тушаалын өмнө авилгалын өмнө хүчин мөхсдөж байгаа ийм зүйл одоо энэ дүгнэлтээс маш тодорхой харагдаж байна. Би ч гэсэн хөл өмгөх дуртай, бас наадмаа хүндэлдэг. Гэсэн ч гэсэн хөл өмгөөс илүү наадмаас илүү энэ асуудал бол бидний ирээдүйтэй холбоотой юм асуудал юм аа. Тийм учраас олон нийт маань, хэвлэл мэдээллийнхэн маань, иргэний нийгмийн байгууллагууд маань, эрен сурвалжлах сэтгүүлчид маань энэ зүйлийн хойноос тасралтгүй одоо хөөцөлдөж үнэн мөннийг тогтоох ийм зүйл рүү цаг алдахгүй одоо хамтдаа алхацгаая гэж би бас та бүхнийг уриалахыг хүсэж байна. Өнөөдөр нээлттэй сонсголын одоо хуулийн дагуу энэ 60 тэрбумтай холбоотой асуудлыг зөвхөн юм цаасан дээр байдлаар биш. Одоо энэ бичлэгэн дээр байгаа одоо нэр бүхий 3 хүн, үүн дотроо улсын хурлын дарга Меган Бинхолт. За мөн одоо гэрч дорж зодов. За мөн одоо бусад гэрчүүд, хууль хяналтын байгууллагууд эхлээд одоо жишээлбэл тэр бичлэг хөндөгдөөгүй байна, их хуурай байна гэж нотолсон дүгнэлт гарсны дараа өөрчлөгдсөн тэр бүх шинжээчдийг оролцуулан нийт хэвлэл мэдээллийнхэн одоо олон нийтийн өмнө нээлттэй сонсгол хийх энэ асуудлыг өнөөдөр нийт улсын хурлын гишүүдтэй бас уриалж байна. Хоёрдугаарт за 93.10 60 гэдэг ийм утас ажил бол одоо эхлэе гэж бодож байгаа.
Тэгээ би бас та бүхэнд одоо хандаж бас төрийн албан хаагчтай хандаж уриалахыг хүсэж байна. Хэрвээ нэг ч гэсэн хүн албан тушаалд томилогдохдоо хин нэгэн албан тушаалтанд мөнгө өгсөн нотлогдвол прокуророос энэ хэргийг дахин сэргээх юм боломжтой. Тийм учраас үнэхээр таны өмнө ирээдүй, хүүхдийн чинь амьдрах ирээдүй, шудраг гэсний гэрэл гэгээ байна. Дандаа ийм аалзны торон дотор хамтдаа явахгүй байхыг хүсвэл та иргэний хувьд эр зэрэг гаргаач. Ийм хэрэг хийсэн хүмүүсийг яллахгүй байгаа юм чинь гэрчийн мэдүүлэг өгсөн шүгэл үлээгчдийг ялалж чадахгүй нийгмийн өмнө. Тийм учраас одоо цахим ертөнцид өөрсдийнхөө байр суурийг илэрхийлээч. Ингэж бид нар энэ асуудлыг бас гаргах юм аа. Тийм учраас энэтэй 60 тэрбумтай холбоотой энэ бодит магадгүй энэ зүйлд орсон эсвэл хөндлөнгийн хин нэгэн хүн чинь орсон хохирсон ийм зүйл байвал энэ утас руу одоо бас холбогдооч гэж бас та бүхнийг хэлхийг хүсэж байна. За мөн одоо улсын их хурлын дарга эм инх болд та ёс зүйн хариуцлага хүлээж авах хэрэгтэй. Ийм асуудалд одоо орсон одоо улсын их хурлын дарга хууль хяналтын байгууллагад нөлөөлж ийм дүгнэлт гаргуулчаад улсын их хурлын чуулганыг удирдах гэдэг бол өөрөө ёс зүйн хувьд боломжгүй юм аа. Энэ бүх зүйл эцэлэгдэн зэгцэлтэл та үргэлж ажилласаа сайн дураараа одоо төдгөлзөж улсын их хурлын одоо ээлж чуулганыг удирдахгүй байж одоо албан тушаалаас огцрох энэхүү шаардлагыг одоо танд бас аль биесээр бичгээр өнөдөр өгөх болно. За ингээд шатараас нь эсэргүүцлийн арга хэмжээг авах болно. Ингэж бид нэр дараагийн одоо дуйлан тэргүүдтэй хамтдаа тэмцэх юм зүйл болно. Хэрвээ энэ дээр олон нийт хэвлэл мэдээллийн хамтдаа ял байгуулж чадвал хүлээгдэж байгаа бусад хэрэгүүд цэгцэрч шудраг гэсний үнэлэмж дээшилж төр тэтгэх иргэдийн итгэл нэмэгдэж бид нар илүү тийм тэмцэж чаддаг иргэд гэдгээ ард түмнээс төлөөсөн их хурлын гишүүд нь төлөөллийнхаа үүргийг биелүүлж байгаа гэдэг энэ зүйлийг бид нар ард гарч чадах юмаа гэж бас бодож байна. Тэгээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. За мөн удахгүй бас зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон сонингоор дэлгэрэнгүй ярилцлага одоо өгнө гэдгийг та бүхэнд хэлхийг хүсэж баярлалаа.